Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг яриг мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол ирээдүг бүтээх химэл оюуны талаар ярилцсан. За студид компьютерийн шинжилгээ ухаанч хас чулуу, хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк болон ирээдүг өнгөлн Skytel компани хамтран ажиллаж байгаа. За нэвтрүүлэг маань NTV-гээр за мөн Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. За өдрийн мэнд рүү яасаа. За өдрийн мэнд. За өнөөдөр ирээдүг бүтээх химэл оюун гэл дандаа химэл оюуны тухай яриад байдаг. Тэгээд яагаад тэгээд энэ зөвхөн өнөөдөр ярих гэж байгаа нь ирээдүг бүтээх гэдэг байгаа юм. Тэгэхээр ер нь бол хүн төрөлхтний сүүлчийн бүтээлийн талаар ярина. Тэгээд тэр нь юу гэсэн юм гэхээр ер нь химэл оюун ухаан. Гэхдээ бид нар аль хэдийн химэл оюун ухааныг бүтээжээд ашиглаад ингээ өдөр тутмын байгаад байна шүү дээ. Тэг эн чинь ирээдүг бүтэхгүй юм уу? Өмнө нь баахан юм яриа үсттэй. Яа тэгээд энийг ерөөсөө яриаг байсан юм уу гэд тэ. Өнөөдрийн ярих сэдэв бол ер нь бол ерөнхий химэл оюун ухаан гэдэг. AGI гэж нэрлэдэг. Artificial General Intelligence буюу ерөнхий химэл оюун ухаан. Тэгээ энэ ерөнхий химэл оюун гэдэг нь ер нь юу юм? Яг юу гэлээд байгаа. Тэгээ яагаад ингэ ирээдүг бүтээхээр болчихвоо? Яагаад хүн төрөлхтний сүүлчийн бүтээл юм бэ гэдэг талаар өнөөдөр ярих болно. За ерөнхий химэл оюун гэдэг нь бол за яг ингээд товчхон хэлэх юм бол яг л хүн шиг химэл оюуныг хүн шиг сэтгэдэг, хүн шиг ойлгодог. Яг одоогийн химэл оюун ухаанд чинь бас нэг хүн шиг ойлгоод сэтгэдэг байгаа юм шиг тий. Гэхдээ эргцүүлдэг, төсөөлөн боддог, яг хүн шиг. За тэгээ хүн шиг хийсвэрлэдэг. Хамгийн гол нь яг хүн шиг суралцдаг. Энэ орчин үеийн химэл оюун ухаанууд яагаад ингээд энэ ерөнхий химэл оюун ухаан гэж нэрлэхгүй байгаа гэдэг. Тэр чинь баг бүгдийг чадаад байна шүү дээ. Тэгэхээр бас үгүй. Яагаад тэгэхээр энэ GPT энтер гэж ярьжсэн шүү дээ тэр өмнө. Тэрэн дээр ч одоо GPT гэдгийнх нь одоо тэр P гэдэг нь болохоор pre-trained гэсэн үг байхгүй юу? Урьдчилан сургасан гэсэн үг. Одоо ерөөсөө бидний чаталж хахад бол тэд нар ерөөсөө сурдаггүй. Нэгэсэндээ одоо ингээд шинээр сурдаггүй л гэсэн үг. Урьдчилан сургагдсан л байдаг. Тэгээд одоо бидэрт ингээд хариулаа явдаг гэсэн үг шүү дээ тий. Тэгээд шинээр юм сургая гэдэг юм бол бид нар заавал дахиад шинээр сурах хэрэгтэй. Одоо pre-train хийх хэрэгтэй болдог. За тэгвэл энэ хүн шиг одоо энэ ерөнхий химэл оюун ухаан гэдэг нь болохоор AGI гэдэг нь болохоор ерөөсөө яг ингээд хүн шиг яг ингээд бид нар ч ингээд суралцаа явж идэг үстэй те баян ингээд гадуур алхаж явах таа ч гэсэн за энэ годамжаар ингэж бол зүгээр юм байна гэдэг ч юм уу альсгул одоо цоо шинэ ажилд альсгул зүгээр ингээд нэг бууз чимгэж явах хүртэл бид ингээд шинээр ингээд тогтмол ингээд суралцаа явж идэг. Одоо энэ AGI маань болохоор одоо бидний хэрэглэж байгаа ChatGPT биш юм байна те. Одоо бол хүн төрөлхтний ерөөсөө бүтээгээгүй байгаа. Зүг. Ирээдүй юм ярьж байгаа юм шиг. Яг үнэн тийм. Гэхдээ ер нь бол одоогийн химэл оюун ухааны компаниуд байгаа. Энэ OpenAI, Google, Meta энэ төргээд одоо тэр химэл оюун ухаан хийж байгаа төслүүдийнх нь бүгдээрийнх нь одоо энэ эцсийн зорилго гэсэн үг. Ер нь бол товчхон хэлэх юм бол хүн төрөлхтний эцсийн зорилго гэдээ хэлчих болно. Би харин ChatGPT-гээс яг нэг юм анзаарсан байхгүй юу? Юу вэ гэхээр одоо хүн бол нэг өөрийн гэсэн харах өнцөг нөгөө biasтай гэх юм уу тий тийм амтан байгаад байгаа шүү дээ. Одоо би яг ChatGPT-гээс бурхан байдгүй гэдэг асуулт асуугаад хариулт ирэхэд нь яг ойлгосон байхгүй юу? Энэ бол яг нөгөө хүн болон ChatGPT маань хариулахдаа би нөгөө хүн биш учраас нөгөө юм харах өнцөг гэж надад байхгүй учраас би нэг тэгж хэлэх боломжгүй. Гингот ингээд надад амар тийм гинт ялгаа нь аюу мэдрэгдээд ChatGPT бол үнэхээр гоё те одоо яг өөрийн гэсэн хувийн юм үзэл бодол байхгүй бүх юм зүгээр яг үнэнгийн л хэлдэг те. Тэгвэл наадах чи хүн шиг гэхээр одоо тийм өөрийн гэсэн юутай болох юм уу? Гэхдээ энэ ChatGPT энэ бол ингээд орчилсан сургагдсан гэдэг байгаа шүү дээ те. Одоо яг ингээд хүн доромжилж болно тэд нар чинь. Доромжилж чадах байхгүй юу? Тэ бидрийг одоо ингээд бүлийдэж чадна гэсэн үг. Гэтээ тэр цаатлын компаниуд нь тэрийг нь сургадаг байхгүй ингэж болохгүй ингэж хүнийг ингэж хэлж болохгүй чи ингээ эрэг вэ гэдэг ч юм уу те альсгол одоо бурхан байгаа гэж асуу байгаа юу үгүй юу гэж асуувал ингэж хариулах нь зөв энэ нь буруу гэж ингэж ерөнхийдөө заадаг гэсэн. Энийг бол pre-trained гэдэг. Тэгэхээр одоо бид нар дандаа ихэнхдээ л ийм эрэг хариунуудыг өгдөг ч юм уу те бас biasтай л гэсэн үг. Одоо ChatGPT бол те цаанаас нь тэр сургаж байгаа хүмүүсийн bias сургаж байгаа өгдлийнх нь bias тэр байж идэг. За тэгвэл энэ ерөнхий химэл оюун ухаан гэдэг бол яг л хүн шиг бүр яг хүн шиг. Тэгээ бид нар ингээд тогтмол ингээд сургаад чи цаашдаа ингэж болохгүй шүү гэдэг ч юм уу те. Тэрнээс чинь суралцаал ингээд цаашдаа хизээч тэр үлийг чинь гарахгүй байх ч юм ингээд явж идэг. Гэтэл тэрийг чинь
ChatGPT тийм алдаа гаргах юм бол бид нар дахиж эхнээс нь сургаад дахиж одоо энэ багш нараар ингээд заалгаад тэ бид нар чинь ингээд бас хүмүүс суугаад ингээд юу ч хамаагүй асуугаад тэгээд хариулт зөв байна уу буруу байна уу буруу байх юм бол чи ингэж хариулах хэрэгтэй шүү дээ гэд ингээд ерөнхийдөө юу гэж fine tuning гэж нэрлэдэг иймэрхүү юмнуудыг хийж гаргадаг. Тэгэхгүй бол эн чинь алдаг байхгүй хүмүүсийг энэ сонёроо хараад зүгчж болно. Яах нь бид нар мэдэхгүй байхгүй те. Тэгэхээр ингэж болохгүй ингэж болно гэдэг нь бол бид нар жоох хөвгт зааж байгаа юм шиг зааж өгдөг. Тэгвэл энэ ерөнхий хэмэл аюухан болохоор одоо сүүлийн үеийн GPT энэ ChatGPT одоо энэ эргэцүүлдэг энэ төр байдаг болцсон одоо thinking гэдэг байгаа те өөр өөртөө хаталдаг энэ төр болцсон. Одоо өгж байгаа хариултаа зөв байна уу буруу байна уу гэдгийг өөрөө нь хаталдаг болсон байдаг. Гэхдээ энэ төсөөлөн бодох за хийсвэрлэх гэдэг байгаа. Хүний аягүй сайн хийж чаддаг юм бол хийсвэрлэх, хийсвэрлэн төсөөлдөг энэ чадвар бол аягүй мундаг. Тэгээд энийг нь болохоор хэмэл аюуханаар бид нар давтаж хийж чадахгүй. Яг тэр бид нар хүний тархин дотор өгдлийг ерөөсөө авч чадаагүй тэрүүгээрээ хэмэл аюуханыг сургаж мдээгүй байгаа байхгүй. За тэгээд цаашийн суралцах гэдэг бол түрүүн хэлсэн шүү дээ. Тогтмол суралцж яадаг гэдэг нь аягүй чухал. За тэгээд танин мэдэх чадвартай. Яг хүн шиг танин мэдэх чадвартай гэдэг байгаа шүү дээ. Одооных бол яг нэг ажиллал ерөнхийдөө хийж чадна. Одоо ингээд зөвхөн гээд мэрэгсэн ажиллал хүнээс маш сайн хийж чадна. Гэхдээ бусад зүйлийг бол хүн шиг хийж чадахгүй гэсэн үг. Хүн бол яг ингээд нийт бүх юмнуудыг ерөнхийд нь ингээ аягүй сайн хийж чадна. Тэ? Тэгээ суралцаал тэ. Загаал хүчин бол ер нь бол сурчин. Гэтэл хэмэл аюуханууд ерөөсөө тийм байж чадахгүй байхгүй. Одоо энэ тань мэдэх чадамж чадвар байхгүй гэсэн. Заавал урьдчилан сургах л хэвээр бидэрт өгдөл авах хэвээр бидэрт заадаг багш авах хэвээр. За тэгээ цаашаага одоо шийдвэр гаргах хэвээр. За шийдвэр гаргах асуудал бол ерөнхийдөө одоогийн хэмэл аюуханд байж байгаа. Гэхдээ энэ нь болохоор илүү одоо сайн болно. Одоохондоо бол бидний те компьютер жонтраач юм чинь зарчих уу гэдэг ч юм уу те эсвэл дансаас ч мөнгө гаргачих уу гэдэг асуултыг биднээс одоохондоо заавал авч байгаа. Эйжент гэдэг одоо тийм мод байгаа те тэр хэмэл аюуханууд бол ингээ за чамд ийм эрхий өглөө. Чи энэ эрхий хүрээнд бол шийдвэр гаргаад надаас заавал асуухгүйгээр энийгээ шууд одоо гүйцэтгэж болно гэдэг тийм эрх өгöd одоо эйжент модуудаар ингээ ажиллаулдаг болсон байж байгаа. Чи имэйл уншаад тэгээд наадханд хариулчих. Хариулж чадхаар юм байвал хариул. Чи өөрөө хариулж чадахгүй гэж бодох юм бол тийм шийдвэр гаргах юм бол над руу явуулчих. Би тэгээд зөвхөн чиний хариулж чадахгүй мэйл чинь л хариулъя гэдэг ч юм уу те. Одоо жишээлбэл яа тэдэн сарын тэдэнд тийм үйл ажиллагаа тавиад өнгөд нөгөө ChatGPT чи одоо тэр эйжент модтэй хэмэл аюухан бол те харж байгаа нөгөө нэг календарыг харж байгаа. Тэр өдөр чинь завгүй гэл хариулт явуулчих واخгүй тэр чинь миний шаардлага байхгүй واخгүй тэрэнд чи те. Гэтэл шал өөр юм байх юм бол харийн захиа махаан тэр байх юм бол ч юм уу те. Тэрэнд нь бол ингээ би энд хариулж чадахгүй байна. Эндээ өөрөө хариулах гэдэг ингээ орхичихно гэсэн. Тэнгүүд энэ хүн шиг хэмэл аюухан ерөнхий хэмэл аюухан яах вэ тэр юм бол бүх зүйл яг л хүн шиг ингээ шийдвэр гаргаа яваад чадна гэсэн. За иймэрхүү. За тэгээ хамгийн сонирхолтой энэ чадвар бол энэ сэтгэл хөдлөлийг ойлгох чадвартай байдаг. Одоогийн GPT 5 гэдэг одоо дүнгийн сайхан гарсан хэдэн хоногийн өмнө гарсан ийм загвар байгаа. Тэр бол ийм сэтгэл хөдлөлийг ингэж бас ингэж гаргаж ирч чаддаг болсон одоо тий. Инээдтэй мэрж байвал инээ одоо тий өөрөө бас инээдтэй мэрж чадна гэдэг ч юм уу тий. Хүний ямар сэтгэл хөдлөл гаргаад байна гэдгийг ингэж одоо ингээм дүлийдэн боргоод ингээ байгаад байхгүй энэ хөрийг гонигтай авах шиг ингээд энэ үнтэй ингэж харьцах хэрэгтэй гэдэг ч юм уу те иймэрхүү одоо чадруудтай болохыг бас AGI хийх хэрэгтэй. За нэг иймэрхүү чадрууд байх хэрэгтэй. За янз бүрээр нэрлэдэг одоо энэ тэргээр одоо AGI гэдэг бол нэг ерөнхий бас нэг том нэр нь одоо сүүлийн үед бол яг ингээ тогтсон нэр байхгүй л дээ. Гэхдээ AGI гэдгээр нь явчихж байгаа. Гэхдээ хүчтэй хэмэл аюухан гэж байгаа strong те бүрэн хэмэл аюухан, хүний төвшний хэмэл аюухан, универсал хэмэл аюухан гэх мэт янз бүрээр тийм дууддаг тийм хочнуудтай хүснээрээ дуудаж олно л доо. За тэгээд ямар ч сан түрүү хэлсэн. Хүний хийх сүүлчийн бүтээл. Яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхээр хүн төрөлхтөн за ингээд нээлт хийгээл одоо бид нар чинь ингээл те физикийн нээлт хийгээл математикийн нээлт хийгээл эсвэл юу эсийг хийдгсэн ингээл явж байна одоохондоо. Тэгвэл бид нар хэрвээ яг энэ хүн шиг сэтгэдэг яг хүн шиг юм хэмэл аюухан хийж юм бол яг тэр чинь хэдэн мянгаар нэгэд копи паст хийгээл үйлдвэрлээл тэгэл эн чи баахан хүн гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэд нар одоо би хүнд цалин өгөх шаардлагагүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгээд энээс цааших зүйлийг бүгдийг хиймэл аюухан хийчих чадна гэсэн. Бид нар одоо гүйцэх ойлно гэсэн үг байхгүй. Тэр бол хүн төрөлхтний сүүлчийн бүтээл гэж ярьдаг. Энэ бол ингээд муу юу сайн уу гэдэг бол одоо дараагийн асуудал. Гэхдээ бол ямар ч зүйл ийм зүйл болох болно гэсэн. За ийм л зүйлийн тухай ер нь бол
ийм л зүйлийн араас одоо энэ OpenAI, Google, Meta бүгдээрээ явж байгаа. Бүр нь шүү дээ туйлын зорилго нь болсон. Одоо жишээлбэл OpenAI компани зорилго. OpenAI ч өөрөө энэ хэмэл оюухан л гаргана гэдэг ийм компани шүү дээ. Google Google бол арай том Meta энэ бол Facebook хийж байгаа мэж байгаа гэдэг. Завсраар нь бас ингээд хэмэл оюухан хийж байгаа. Гэхдээ хэмэл оюухан хийж байгаа төслүүд нь ч гэсэн AI хийнэ гэдэг энэ зорилготой бол энэ OpenAI компани зорилго болохоор ерөөсөө за ингэж байгаа. Хүнийг давах ерөнхий хэмэл оюухан хүн төрөлхтөнд ашигтай байх нөхцөлийг хангах гэдэг ийм зорилготой. Ерөнхий хэмэл оюухан бүтээхэд тэр нь эргүүлээд хүн төрөлхтөнд ашигтай байх энэ нөхцөлийг л хангах зорилготой гэсэн. Энэ ерөнхий хэмэл оюухан гэдэг юу гэж одоо тодорхойлоод байгаа үг тэр хүнийг давах эдийн засгийн өндөр өгөөжтэй өөртөө засах систем гэдэг. Өөртөө засах гэдэг нь одоо автономт гэж байгаа шүү дээ. Тэгээ өөрөө шийдвэр гаргаа явдаг ийм яг хүн шиг л гэсэн. Бид нар бол одоо өөртөө биетэйгээ шийдвэр гаргаж чаддсан шүү дээ. Хинээс ч юуж асуухгүй шийдвэр гаргаж чаддаг энэ чадварыг л юусэн ингээд энэ автономт буюу өөртөө засах гэдэг. Хөөх өөртөө засахлчвал бас жоохон амар юм шүү те. Тэгээ ерөөсөө энэ нөө AGI чинь хамгийн том шаардлага нь яг энэ байхгүй өөртөө засдаг байх хэвээр. Энэ автономт байх хэвээр. За ер нь амарчсан одоогоор бүтээгдэг байгаа. Тэгээ хизээ бүтээгдэх нь одоо ерөөсөө бид нар бол мэдэхгүй бүтээгдэх ч юм уу үгүй ч юм уу тэрийг л мэдэхгүй. 2025 онд болохоор бүтээгдэн тэр гэж одоо OpenAI захирал Sam Altman өөр ам гарсан байна. За энэ жил гэсэн үг шүү дээ, тэ. OpenAI компани бид нар яг AGI яг энэ онд бүтээн гэдэг. Энэ оны төгсгөлөөр бараг бүтээчин гэдэг ийм амлалттай явж байгаа. За 365 ийм хиймэл оюуханы экспертүүдээс санал асуулга явуулсан байна. За AGI ер нь хизээ бүтэх вэ? Хүн төрөлхтний сүүлчийн бүтээл ер нь хизээ бэлэн болоод бий болох юм бэ гэдэг ийм асуултанд яг 365 хэмэл оюухны эксперт оруулсан юм. 65-г нь 356 хэмэл оюуны эксперт оруулсан ийм судалгаанд болохоор 2060 он дотроо бүтээн гэж одоо энэ 60-даа бүтээн гэж нийт экспертүүдийн тал нь ер нь таамагласан. За энэ 60 дотроо. Өхөөс өмнө маань л болох болтой юм биш үү? Тэ баг. Яг үнэ тий. Өхөөс өмнө тохион ч одоо юу юм бэ? Sam Altman-ийнхаар бол одоо энэ жил шүү дээ. Тийм. За жишээ нь энэ 50% тэр 2060 он дотор бол хийчнэ гэдэг хүмүүсийн нэг нь бол энэ хэмэл оюухныг ахлан бүтээлчижсэн. Одоо сая 2024 онд энэ физикийн салбарт энэ хэмэл оюунаараа Нобель авсан Жоффри Хинтон гэдэг юм байна. Тэгээ бидний бодож байгаас ч илүү хурдан бүтээгдэнэ гэдэг ийм зүйлийг бол хэлж ирсэн. За жишээ нь тий. За 90% нь болохоор ерөөсөө энэ 100 даваад ямарчсан багтана гэж хариулсан. Тэгэхээр бол 2100 он дотор бол бид нар AGI-тай болно гэдэг. За 5% нь болохоор 2160 оноос хойш гэж хариулсан. Тэгэхээр бол ер нь дийлийнх нь бол энэ одоо 100 дотор энэ 60 дотор л гэдэг юм байдаг гэдэг шүү дээ. 1.1 хүн л хизээч бүтээгдэх боломжгүй гэдэг хариулт өгсөн. Гэхдээ бүр ингээд те тэр дунд бол бүр сонирхолтой хариулт өгдөг өгж байгаа хүмүүс байгаа. Хизээ бүтээгдэх нь хамаагүй. Бүтээгдэхгүй байсан ч бүр хамаагүй. Хамгийн гол нь энийг ер нь бүтээж болохгүй гэдэг юм үзэл санаатай бас хүмүүс байгаа. Энээс маш боломжтой байх хэрэгтэй гэдэг юм сэрэмжлүүлэг өгж байгаа юм хүмүүс бас байгаад байна. За тэгэхээр ер нь бол экспертүүдийн үнэн бол одоо тий ядчил энэ 50%-аас 50% магадaltaгаар 60 он дотор бүтээгдчих юм байна. 90% магадaltaгаар энэ 100 дотор багтаад хийгдчих юм байна л гэсэн үг. За ийм юмний тухай ярих гэдэг гэсэн үг тий. За би бол яг ийм төсөөлөл авчлаа. Одоо нэг Alien гэдэг кино байгаа шүү дээ. Сүүлийн анги нь юу вэ? Нүүрэн дээр нэг ийм юм ингээд наалтцсан байдаг чинь. Тэрийг хэрвээ үдсэн хүмүүс байвал тэрний нэг хар туслах залуу тэр компьютер дээр ажиллаж байгаа хүмүүс яг өөртөө шийдвэр гаргаад гэсэн юм AI байдаг байхгүй юу. Яг л тэр л болж таарлаа л та. Хүний өстө супер туслах болж чаддаг энэ кинод гарахтаа бол энэ манай Бөөрбөл бандаар манаас нь Blade Runner-ийн репликант шиг л яг адилхан юм байна гээл бас нэг киногаар л тэр төсөөлөө бичээд кинон дээр нэг ихвчлэн дандаа зөгөнж гардаг болохоор л тэгээд ах шиг байна. Тийм яг үнэ. Одоо энэ ирээдүйд бас сэдвүүд дотор байж байгаа нь хүнтэй төстэй юм роботуудын тухай бас ярина. Тэнгүүд одоо тэр химэл оюуханууч тэр лидер чинь бүжиг чадах юм уу гал сүнөөж чадах юм уу чадахгүй шүү дээ тэр гэдэг хүмүүс бол үгүй ээ тэд нар бол чадна. Баг бидрээс ч илүү сайн чадна сайн сурах юм бол сайн заагаад өгөх юм бол тийм болохоор ирээдүйд бол одоо тэр роботууд гарч ирэл бидний одоо бааз шийсэг цэвэрлж байгаа л тэгээ сүүлдээ бол одоо бидрээр одоо бааз шийсэг цэвэрлүүлт юм яа тийм. Тийм л болно. Одоо бид нар боол нь болох юу нь болох уу гэдэг нь бол ингээд ихсэн асуудал. Тэг нэг ийм сонирн мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу. Хүний дотор бол одоо юу гэдэг нэг сайн муу бүх юм нь байгаа штэ. Чи тэр нөгөө ChatGPT хүмүүсийг бүлийдэд ч юм уу ингэж дайрах чадамж нь бол байгаа штэ тэрэнд те. Бид нар л болохгүйгээ сургацсан байгаа болохоос биш. Тэгж энэ болохоор хүн дээр болохоор яг нөгөө нэг этикээр одоо моралаар гэх юм уу тийм юмар зохицуулагч байдаг атал одоо яг тэр өөрөө өөртөө засах болчоор хэрвээ одоо юу гэдэг
AI намайг дарамтлна гэвэл өстэй бүлэгч одоо миний нутсан дээр ингээд өдөр болго 11 цагт ингээд амар их дуудлага ирдэг байхгүй нэг AI-ийн заллингийн юм болохоор би яаж чаддгүй аваад ууралж чаддгүй яаж чаддгүй ингээд зүгээр бууж өгдөг заяа. Яг тэрэн шиг юм шиг тийм мэдрэмжлэр. Тэр GPT ягаад тэгээ хүн бүлээдэд байгаа вэ гэхээр ер нь тэрийг сургасан тэр интернетийн өгдлөөр сургасан. Интернет дотор бид нар ерөндөөл дандаа л ингээл нэр нүрээ нууж байгаа л бүлээдэг байхгүй биенийгаа. Тийм л өгдөл байгаа болохоор тийм сурчаад байна гэсэн. Тэгээд дараа нь араас нь засаад байна шүү дээ чи ингэж болохгүй гэдэг. Ийм одоо арьс хүний үзэл гаргаж болохгүй. Эсвэл ийм нас хүсний үзэл гаргаж болохгүй. Битгий хүнийг ингээд оромжлоо те. Битгий муухай хүлээдэ. Битгий юм сөрөг юм яриадаа гэдэг ч юм уу те. Ингээд заадаг. За одоо нэг нарийн химэл оюун ухаан гэдэг юм талаар утгагүй жоохон байж байгаа дээрээ. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүг өнгөлн Sky Media компани маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр High Speed гэдэг нь маш гоё урамшууллыг зарлаад байгаамаа. High Speed интернетийн хувьсгал зурагтнаас салахгүй 100 хоног гэдэг урамшууллаа зарласан байна. Тэгэхээр та бүхэн маань 50% хөнгөлтөө үн буюу 20,000 төгрөгөөр өндөр хурдны 100 мегабайт хурдтай high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш Hollywood-ийн бүх киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх ийм боломжийг та бүхэн санал болгож байгаа юм. За мөн High Speed энэ high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгчдээс Dyson брэндийн шал цэвэрлэгчтэй тоос оргижуулан агаар цэвэршүүлэгч гэх нь хос бэлгийн 3 эзнийг тодруулах юм. Тэгэд хамгийн хямдар, хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ санал болгож байна. За High Speed айлбарт интернетийн хувьслыг бэлгэлнэ гэж. За дэлгэрэнгүй мэдээллийг 76 76 9000 гэсэн дугаараас лавлах мөн захиалга өгөх юм боломжтой. Тэгээ 20,000 төгрөг гэдэг бол бас тун аятайхан үеийн санал байна. Тэ. Тийм байна. Стого юм байна. Хурдан ч юм байна. Хямдхан ч юм байна. Тэгээ гоё урамшуулттай байна. За баярлаа. За нарийн химэл оюун ухаан гэдэг. Нарийн химэл оюун гэдэг нь одоо яг юу гэсэн үг юм бэ гэхээр одоо яг бид нар AGI гэдэг нэг нь нэрлэлчээр ерөнхий химэл оюун ухаан гэдэг нэрлэлчээр тэгвэл нөгөөх нь юу гэх одоо бидний ашиглаж байгаа юу гэх гэдэг нэг асуудал гарч ирж шүү дээ. Тэрийг бид нар AI л гэдэг хагаад тэр нь юу юм яг яадаг AI нэг гэхээр тэрийг тэгвэл энийг нарийн гिचээ гэж. Яг энэ наривчлсан ажлыг л сайн хийж чаддаг. Тэрнээс шул ингээд ерөнхийд нь хүн шиг байж чаддаг. Хүн бол ингээд ерөнхийдөө химэл оюун одоо энэ ChatGPT-гээс муу байдаг ч юм уу те эсвэл нь зураг таних та, дуу таних та, ярих та гэдэг ч юм уу одоо ингээд муу байж болно. Гэхдээ нийтдээ ингээд юмнуудаа сайн байгаад байдаг. Нарийн химэл оюун ухаан гэдэг нь яг нарийн ажилтал нарийн байгаад байна гэсэн үг. За тэнгууд ийм одоо энийг ярихын өмнө болохоор энэ оюун ухааны зардал гэдэг нэг юм байгаад байна л да. Ер нь бид нар одоо оюун ухаантай байхын тулд маш их тийм зардал төлж идэг. Одоо энергийн одоо зардал төлж идэг. Бид нэр тийм ертөнцид те ертөнц бол одоо юу ч хийсэн гэсэн чи бол энергиэр төлнө шүү чи. Энтроп гэдэг юмар төлнө шүү гэдэг те. Одоо бид нар бол ямар нэгэн зүйл ингээ ертөнцөөс авахын тулд заавал нэг юм өгөх ёстой. За тэр жишээлбэл энэ нейронс буюу энэ тарих ажиллахтаа ингээд өөрийн гэсэн зардалтай. Ер нь бол баг хамгийн өндөр зардалтай гэж хэлж болно. Ингээ тогоор ажиллаж байгаа те. Тэгээд эн чинь тэр тогийг гаргахын тулд бид нар одоо эрчим хүч хэрэгтэй, эрчим хүчийг гаргаж ирэхин тулд бид нар хоолмт хэрэгтэй, те. Чигэр сахар хэрэгтэй, гурил хэрэгтэй гэдэг ч юм уу те. Мах хэрэгтэй, ан хэрэгтэй гэдэг ч. Тэнгүүд энэ бусад амьтад энэ яагаад бүгдийн юм оюун ухаангүй байгаа гэдэг асуулт гарч ирж байна. Оюун ухаан гэдэг бол ер нь л нэг юм булчин шиг ч юм уу те. Нэг юм хэрэгтэй газараа хэрэгтэй, хэрэггүй газараа хэрэггүй л гэдэг байхгүй юу? Ягаад бүгд ингэж химэл оюун ухаан үгүй химэл оюун гэн бүгд энэ хүн шиг юм том тарихтаа болоо бүгд ингэж оюун ухаантай болчихлоогүй юм бэ гэдэг асуултанд бол энэ хувьслаар ингэ тайлбарлаад хариулахын тулд те эн чин байгаа газартаа дасан зохицно. Тэгээ хитрхи их одоо тэр те бидний шиг юм том толгойтой болчих юм бол ямар лайтай байдаг үлээ гэдэг одоо өмнө химэл хөвлийн тэргээл те юм дээр явьчихсан бид нар бол ингэ өр төлөөсөө төлж байгаа юм оюун ухаантай юм том тарихтай байсан готлоо бол те энэ тархийг эрчим хүчээр хангах за тэгээ биднийг төрүүлэх гэж те зовдөг өсөх гэж зовдөг ингээл өчнөө юмнуудыг бид нар хороо ертөнцид эргүүлж төлж байгаа гэсэн. Бусад тийм оюун ухаан муутай амьтд бол те тэр чинь бол зүгээр оюун ухаан л муу болохоос ч бол тэр чинь тийм сул талтай гэсэн үг биш аахгүй. Харин тий гой хөнгөнд тарихтай дахихын жаргалыг бид нар мэдэхгүй шүү те. Тэгээ дээрэс нь өшөө тэр чинь одоо тижээхийн тулд хоол унд идэх хэрэгтэй болоод байна шүү дээ те. Тэгэхээр ерөөсөө тэр амьтад бол одоо морь хурдан давхиж чадаад байна. Одоо шувуу дээгүр нисээд байна гэдэг ч юм уу. Одоо тэр сарсан багууга далаангахын тэр чи эколоказ хийгээд байна те. Өөр өөрсдийнхөө л хэрэгцээнд зориулсан, өөр өөрсдийнхөө тэр дасан зохицол зориулсан л тэр төдийл хэмжээний тархийг авна. Одоо нейронснуудыг авна. Тэрнээс дээшгийн хэрэггүй шаардлагагүй байхгүй. За тэгэхээр ямар ч сан тарих гэдэг бол ийм тооцоолын зардалтай.
ийм зүйл яадаг болохоор бүх амьтад ийм тархитай байгаад байгаа байхгүй. Бараг өгсөн ч авахгүй байх. Ядаргаатай энэ чи хин ч ирэхгүй юмар би яад ингээд та нар өөрсдөө хар гэж махадгүй аяг болол. За тэгэхээр хитрхи том тархитай болоод болцсон нөхдүүд нь бол бүгдээрээ ингээд байгалийн шалгаралтаа тэнцэхгүй. Бид нар бол ингээд тэнцээд ингээ гараад ирсэн аз гэсэн үг л дээ тий. За тэгэхээр нарийн оюун ухаан гэж одоо байж одоо хиймэл биш тий. Нарийн оюун ухаан байж болно гэж. Одоо тэр нь бол одоо тэр саний одоо хүнээс бусад амьтад буюу хүнээс нэг ажлыг илүү сайн хийж чаддаг. Ягвар хүнээс илүү гүгээдэн тий. Шовуу хүн нисэж чадахгүй нисээд байна гэдэг ч юм тий. Бүгд өөр өөрсдийнхөө ингээд мундаг юмнуудыг ажлыг хийждэг. Гэхдээ хүн шиг одоо энэ оюун ухааны ажлыг ч юм уу тий. Альсгал бусад ажлыг суралцах ч гэдэг ч юм уу тий. Ямар хүссэн ажлаа ингээ хийж чаддаг болоо тий. Шовон дээр очингуудаа чи нэг мөнгө тоолдог ажил хийгээд альсгал чи нэг юу яагаадах кофе найруулах гэдэг юм бол тий. Чам заагаад өгчий гэдэг юм бол тэр чидэг сурчна гэж аахгүй шүү дээ. За сарамгчин одоо сайн заавал одоо сурч магадгүй л баг тий. Тэрнээс ч бол одоо яг кофег бол тий хүн л найруулах байхгүй. Тэгэхээр энэ суралцдаг чадвар энэ төр бол ингээ тархитай амьтанд л байгаа юм гэсэн үг. За тийм болохоор энэ нарийн оюун ухаан гэдэгтэй адилхан нарийн хиймэл оюун гэж одоо байгаад байна гэсэн үг. За нарийн хиймэл оюун ухаан яад юм гэхээр ерөөсөө яг л яг саний зарчим нөлөөлж байгаа. Бид нар хиймэл оюун ухааныг хүчтэй болох гэж оролдогдсон хитрхи тийм одоо энерги их хэд зарцуулдаг тий энергиэр үлсдэг өгдлөөр үлсдэг сурах гэж зовдөг болно гэсэн. Тийм болохоор би зүгээр л нэг дуу таньдаг хиймэл оюун ухаан хийх гэлтэй амар том юм хиймэл оюун ухаан хийгээд шаардлагагүй байхгүй. Одоо эдийн засаг санхүү талаас нь л хараад үзэхэд яг тийм л байхгүй тий. Одоо тогны зардал гэж гарна. За тэгээд дээрээс нь тэрийг чи ажилуулах одоо тийм инженерүүдийн зардал гэж гарна. Өгдлийн зардал гэж гарна гэдэг ч юм уу тий. Тэгээд ухаантай болох гэж оролдогдсон улам ингээд үнэтэй болоод идэг гэсэн. Тэгэхээр хамгийн одоо зардлыг бага байлгах гэж бид нар бол санхүү эдийн засгийн хувьд одоо тухайн хиймэл оюун ухаан яг тэр ажилтнанд зориулснаар л яг хэмжээ нейронуудын тоогнож тохируулдаг гэсэн үг. За тэгэхээр ихэнх энэ нарийн хиймэл оюун ухаанууд бол бүгдээрээ яг л хүнээс илүү тухайн ажлыг хийхэд зориулагдаад ийм жижигхэн байгаад байна. Гэхдээ яг тэр ажиллал нарийн ажиллал маш сайн. Жишээлбэл зураг таних, текст үүсгэх, ярих, шатар тоглох жишээлбэл тий. Шатар тоглолт хиймэл оюун бол тий жижигхэн хиймэл оюун байхгүй. Гэхдээ хүнээс илүү тоглоно. Тий илүү бага ингээд тог зарцуулна тий. За тэгээ машин барьж гин тий одоо бол тий одоо санал болгож гин одоо YouTube энтер дээр бол за ингээд од мөндрийн дараагийн одоо гоё тий YouTube-ийн видеог та ингээ энийг санал болгож гин тий. Та хоёлын энэ видеонуудыг сүүлийн үтсэн байна. Тэгэхээр энэ танд илүү тохирох байх гэдэг одоо тэр санал болгох ажлыг бол хүнээс илүү хүн шүү дээ тэр чинь. 24-т болоод одоо унтахгүй тэр хийн. За гэхдээ бид нар мөнгөний төлөх хэрэгтэй тогныхаа мөнгийг. За тэгээд нарийн хиймэл оюун ерөнхий хиймэл оюун хоёрыг бол ингээд ерөнхийд нь ингээд жишээд харах юм бол за хамрах хүрээний хувьд бол нарийн нь бол яг тухайн үүрэг даалгаврыг хийдэг. Ерөнхий нь бол ингээд хүний хийж чаддаг бүх юмнуудыг яг л хүний төвшөнд гүйцэтгэх хэвээр. Дасан зохицох чадрын хувьд бол одоо нарийн хиймэл оюун бол урьдчилан сургасан сургалтын хүрээнд дотор л ажилдаг бол ерөнхий нь болохоор шинэ үйл мэдэгдэх тийм ажлуудыг бол шууд ингээд шинээр суралцаад дасан зохицоод ингээд явах чадвартай. Тэгээд суралцах чадрын хувьд тийм байгаад байна шүү дээ. Тэгээд одоогийн нөхцөл байдлын хувьд нарийн хиймэл оюун бол өргөн хүрээнд одоо ашиглагдж байгаа бид нар одоо өдөр тутмын амьдралд бол ингээд ашиглагдж байна. Ерөнхий хиймэл оюун бол ерөөсөө онлайн түвшинд л гарах үгэнч тодорхойгүй байгаа. Одоохоор бодит жишээ ерөөсөө хийгдэг байгаа гэсэн үг. За ерөнхий хиймэл оюун. За бидний одоогийн LLM гэдэг байгаа тэр ChatGPT-ийн тэр чинь болохоор тэр large language model гэдэг бүх хэлнүүдийг сурдаг модель гэдэг. Гэхдээ одоо бол LLM энэ тэр цаадлан трансформер гэдэг модулууд бол бүгдээрээ зурагч сурч чадна, ярьж чадна, бүх юм хийж чадна. Одоо яаж сургана, өгдөл нь ямар вэ? Тэрнээс шалтгаалаад ерөөсөө юу л юу хийж чадна. Гол нь нөө саний зарчим байгаа даа шүү дээ. Хэр олон нейронтой байх юм бай гэдэг. Хэр их өгдөл байгаа юм бай чамд. Ер нь чамд хэр их мөнгө байгаа, хэр их энерги гаргаж ирэх юм. Наад дэлхий чи ер нь дулаараа тэгээ байхгүй болох гэдэг юм шиг гэдэг. Айгүй олон асуудлууд. Энэ асуудлууд дээр асуудлаа бид нар наата зүгээр нейронууд нэмчилтэйгээд одоо тэгж болохгүй байгаа байхгүй тий. Тэгээ алгоритмын хөвд ч гэсэн ингэ зардал өндөртэй байгаа. За тэнгуут энэ LLM дээр нэг юм сонин үзэгдэл гарч ирсэн байгаа. Энэ нейронуудын хоорондын холбоос гэж байгаа. Одоо нейроны тоо гэж нэг юм байгаа. Нейронууд ч хоорондоос холбогдсон байгаа байхгүй. Тэр нейронуудын хооронд нь одоо тийм синапс холбоосууд гэдэг байгаа. Тэр холбоосуудын тоо хэр олон байна? Төдий чинь одоо ухаантай болоод байна гэсэн. Гэтэл яг тодорхой одоо тэр нэг нейронуудын одоо синапсуудын тоо тэгээд өгдлийн одоо тоо хэмжээ хоёр яг ингээд тодорхой босгох утгыг давангууд гаргаж байгаа алдаанд огцом ингэж онж эхэлдэг.
Одоо ингээд ерөнхийдөө ингээд сургалтын өгдөл чинь ингээд өгдөл ингээд ихсэг болгонд ингээд пропорционалаар ингэж буурж ийсэн аа. Яг нэг босго утаг ингээд давангууд гинт ингээд огцом ингээд буураад эхэлдэг гэсэн. Алдаагүй сайн болж байна. Айгуу сонин ингээд ийм тэ хугаралтай гэсэн үг тэ. Ийм хугарал гарч ирээд гинт огцом ухаантай болоод эхэлдэг. Энийг бол ингээд одоо энэ ChatGPT 4 гэдэг GPT 4 гэж загвар байгаа тийм OpenAI сургаж байхдаа анзаарсан байгаа байхгүй. Энэ ягаад гинт ийм сонин унчуу гэд. Ерөнхийдөө ингээл тэр чин ChatGPT GPT 3 гэж явж байгаа. GPT 3.5-ыг ChatGPT гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэл ингээд явж исэн чинь ингээд 4-ийг ингээд бид ингээд сургаж исэн чинь гинт тэр OpenAI-ийн анзаарсан байхгүй тийм. Огцом ингээд унчлаа. Энэ гинт ингээ айгуу ухаантай болчлоо. Энэ яг юу вэ гэдээ ингээ гайхсан баг. За тэгсэн чинь араас нь өстө дагаад айгуу олон компаниуд энийг анзаарч эхэлсэн. Яг ингээл нейронуудын хоорондын тэр холбоосынхаа тоог нэмэл өгдлөө нэг жоо нэмэл гэсэн чинь гинт ингээд огцом ухаантай болоод эхэлсэн. Тэгсэн дэ алдаа гарах магадлал багасж байна гэдэг чинь огцом ухаантай болж ийн гэсэн үг шүү дээ, тийм. За тэгээд энэ ямар сони юм бэ гэд бүгдээрээ бөөнөрөө ингээд хоорондоо ингээд нэг энэ бол ерөөсөө ChatGPT тохиол зааз биш байгаа байхгүй тий. Ерөнхийдөө ингэж гарч ирдэг юм үзэгдэл байгаа тий. За энэ үзэгдлийг болохоор юм үүсмэл оюун ухаан гэж одоо нэрлэсэн. Одоо тий нэг яг босго утгыг давхад. За тэгэхээр бид нар ингээл цаашаа болохоор бас тэгж бодож байгаа. Ер нь бол тэгж тамгалууч гэсэн байгаа. Энэ бидний ухамсар яаж үсээд байгаа гэдэг асуудал байгаа байхгүй. Бид нар одоо өөрийгөө би энд байна, би гэж өөрийгөө нэрлээд шүү дээ тий. Би оршиж जैन. Тийм болохоор би одоо юу лээ би бодож जैन. Тийм болохоор би оршиж जैन тий. Ингиж мингээд байгаа энэ шалтгаан чинь болохоор ухамсар байгаад байна шүү дээ тий. За зарим амьтад ухамсартай, зарим амьтад ухамсаргүй гэл ингээл ярьдаг. Тэгвэл энэ ухамсар яаж бий болоод байгаа гэдэг асуултанд зарим хүмүүсийн одоо зарим экспертүүдийн хариулт яг тийм байдаг байхгүй. Энэ босго утгад авдаг. Бидний тархин дотор байгаа энэ синапсын тоо ингээ яг тодорхой ингээд утгыг давангууд гинт бидэрт ухамсар бий болдог юм болов гэдэг тийм асуулт бас ийм таамаг бол байгаа. За жишээлбэл бүх амьтдыг одоо ингээд биеийн одоо хэмжээ эзлэх хүн те. Тэгээ нөгөөт нь болохоор одоо нейроны тоогоор ингээд ийм график зурх юм бол одоо нейроны тоо биш одоо тэр синапсын тоо гэдэг байна ш. Нейроны хоорондох холбоосын тоогоор ийм график зурх юм бол ерөнхийдөө ийм шулуун гарч ирдэг байхгүй. Биеийн томрогдсон тархин томрох хэвээр. Одоо нэгсэндээ тэр биеийг удирдахын тулд төдий хэмжээний тэр нейронуудын хоорондын холбоос байх хэрэгтэй гэдэг юм хууль байгаа дээ шүү дээ. Гэтэл ганцхан амтан буюу хүн ингээд ганцаархан ингээд тэр графикийн өөр газар ингээд байждаг. Тэр шулуунаас өөр газар шулуун дээдлэлт байждаг. Өөрийнхөө биеийн эзлэхэнд тохироогүй хитрхи их тийм нейрон эснүүд ингээд байж байгаа байхгүй. Хэдий бидний одоо тархины нейрон эснүүдийн хоорондын холбоосын тоо зааныхаас одоо цөөхөн ч гэсэн тий зааныг бол ингээд ихэнх одоо тэр халим заан хоёр бол ингээд тий ихэнх хэсэг нь бол ингээд зөвхөн биеийн өдөртгөө зориулсан одоо ингээд гар хөдлөлт чинь бас ингээд тарих тооцоол хүчин чадал хэрэгтэй шүү дээ тий тэрэнд нь зориулсан яг тэр ухамсарт буюу энэ префронтал энэ духны арталт байгаа нэг юм яг юм ухамсарт зориулсан тарих одоо ерөөсөө тэтэрт бол баг байхгүй. Гэтэл хүнийх бол бүр ингээд шал бүр ингээд тий юм алдаа тий яг үнэ тий юм өрөмц юм орцсон тарих нь тий одоо юм тийм гавал дотор нэг том мангар том юм сонин юу аномал гараад ирсэн байж байгаа байхгүй тий. Тэгээ энэ нь бол бидэрт ийм ухамсар бий болгоход ингээд юу байгаа юм шиг нөлөөлөд байгаа юм шиг гэдэг иймэрхүү сэжиг төрж байгаа. За тэгэхээр одоо энэ ерөнхий юм л яваханд яг иймэрхүү таамаг явж байгаа. Хэрвээ бид нэр одоо энэ нейроны холбоосын тоог ингээд нэмэгдүүлээл байх юм бол гинт ингээд тий бидний үүдээс ингээд сайн би ингээд AGI байна гэдэг яриад эхлэх юм биш үү гэдэг ийм л одоо таамаг байгаа гэсэн үг. Тэгэхээр AGI бол нэг иймэрхүү байдлаар бид нар тэр хурж ирэх байх гэдэг юм бол таамаг бол байгаа. Канон дээр гардаг шигчлэн юм байна. Тийм, яг үнэ. Гинт болохоо ойлдог шүү дээ. Тийм. Яг үнэ. За тэгэхээр бол бид нар бол ямар ч одоохондоо бол бид нар нейронуудынхаа тоог нэмээд ингээ сайхан явж байгаа. За угаасаа хүссэн үсээгүүл тэгээд нэг заавал AGI бүтээх гэсэн бүтээгдээгүй баг ингээд хэрвээ тэгдэгэн л үний юм бол бид нар хизээ нэгэн цагт бидний компьютерийн хүчин чадал аягүй сайжраад алгоритм нэлээд сайн болоод за тэгээд нөө аягүй бага хүчин чадал энэ төр шаарддаг болоод одоо яг тэгээд байгаа л да ер нь одоо DeepSeek гэлтэнгүүт чинь ингээл 651 биллион параметр гэдэг байхгүй одоо параметр тэр гэдэг нь бол энэ нейронуудын хооронд холбоос гэдээ ойлгож байна. 651 тэрбум ширхэг ийм нейроны холбоостой байгаа байхгүй DeepSeek. Гэтэл саяхан Google-ийн гаргасан Gemma 3 гэдэг модель болохоор 27хан тэрбум тийм юугаар гэдэг тэрийг баг тэрнтэй дүүцгүй хэмжээний тийм юу гаргаж ирж байгаа байхгүй хүчин чадал. Одоо ухаан гаргаж ирж гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл аль AI энэ мундагийн мэдхийн тулд наад холбоосыг л харчих юм биш үү те? Харин тэгж бас болохгүй байгаа даа. Одоо тэр DeepSeek-ийн 651
тэрбум ширхэг тийм холбоостой юм байж 27хон тэрбум нөхрийн хажууд баг ингээд тэнцчихэд байгаа байхгүй тий. Тэгэхээр цаг хугацаа өнгөрөгдсөн бидний алгоритм сайжраад тэгээ ерөөсөө ингээд улам баг эрчим хүч, улам цөөхөн нейроноор илүү их хөгжөлтөөр суралцаад илүү ухаантай болох гэдэг ийм тренд явж байна гэсэн үг. Тэгэхээр бол бид нар хүсвүсээгөө тийшээ одоо ингээд явж байгаа. Тэгээд хизээ нэгэн цагт гинт ингээл AI үсчих магадгүй хизээ нэг өдөр. Одоо нэг сайн Алтманы харилж байгаа 2025 онд буюу энэ оныхоо сүүлд гэхэд бид нар бол ингээ те одоо эх оны цагаан сараар гэхэд бол тэгээ AGI-г хурж ирээд ингээд золгоод те за ингээ их нэртэй ууснаа уу гэл те ингээд асууж иж магадгүй л гэсэн үг. Харин би гинт нэг сони юм санаа зовчлаа. Одоо тэгвэл эдгээр маань өөрсдөө амар байна уу гэж ирсэн гутаа шүн өөртөө бас AI зохиогоод ингээд яг тийм яг үнэ. Хоёлаа яг удахгүй яг надлаарч ярив. Сайн юм аа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулъя. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкныхан маань од мөндөртэй хамтарч ажиллаа. Шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжиж байгаа. Тэгээд үрждэг сар хариултаа хадгалъя гэсэн юм энийг яг одоо явуулаад байгаа юм. Тэгэхээр 3 дугаар сарын 12-ноос 4 дугаар сарын 12-ны хүртэл хариултаа хадгалын үйлчлэгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгож авах ийм урамшууллыг яг одоо зарласан байнамаа. Тэгэхээр та бүхэн маань бас нэгэн тал одоо хадгаламжтай болно гэдэг бол яг хувь хүн бүрийн л одоо юу гэдэг сэтгэл хангалуун амьдрах, айдсгүй амьдрах энэ бүх гоё ингэж артлын бэкграунд болж өгч идэг тий. Тэгэхээр хэрвээ ингэж төлөвлөж байгаа бол ийм гоё хөшүүрэг байгаа тэр нь та бүхэн маань энийг гоё ашиглаад хадгаламжаа нээчээрэй гэж зөвлөж байна. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны энэ онлайнаар TDB онлайн гэдэг энэ аппликейшнийг татаад эсвэл одоо энэ QR кодыг уншуулад та бүхэн өөрсдөө одоо орон дээр хэвтэж явахдаа ч юм уу энэ 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай энэ хадгаламжийн дансаа нээгээд одоо бүх одоо энэ үйлчлэгээнүүдийг хооронд нь холбоод тэгээ хадгаламжийн дансандаа мөнгө орох үйлчлэгээ сонгоод хариултаа хадгалъя гэдгийг үйлчлэгээ холбоод ингээд та өөртөө бас үүсгэж болно. За хэрвээ энэ тань төвөгтэй байвал эсвэл одоо уцтайгаа сайн харилцаж чаддгүй байвал ч юм уу те Худалдаа хөгжлийн банкн дээр шууд одоо биеэрээ очиод энэ хадгаламжийг үүсгэх боломжтой. Тэгэхээр та бүхэн маань 4 дугаар сарын 12-ноос өмнө одоо энэ хөө гоё үйлчлэгийг ашиглаад хоригдлолтой олоорой л гэж уриалъя да. Тэгээд хоригдлыг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банкныхаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд холбогдох утасны дугаар нь 1819-77 мөн та бүхэн сайтаар нь www.tdbm.mn гэж ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү. Энэ хизээ миний амьдрал сайхан болно доо гэж итэлж байна. Хамгийн чухал юм бол хадгаламж байхгүй хүн өөрөөрөө удирдах хүн өөрөөрөө те ингээд цаглаж ингээд сурах хэрэгтэй байхгүй те шунлаад ард сурах хэрэгтэй те тэгээд ер нь бол бүхэл хүмүүс хадгаламжтай болох юмсан гэж мөрөөддөг л байх. Гэхдээ ер нь төдийлөн болдгоо шүү дээ те энэ үйлчлэгийг л ашиглахгүй болохоор тэгээд байгаа байхгүй энэ үйлчлэгийг ашиглаж бол айгүй амархан нэг мэдхэд л хадгаламжтай болцсон нэг мэдхэд л амьдрал чинь те сайхан болчихсон ингээд байж явах хэрэгтэй. За баярлалаа. За энэ ерөнхий хэмэл оюуны онцлогуд гэдэг одоо бид нар ямар шиг юм ерөнхий хэмэл оюун ухаан гэхээр түрүүн яг ихэнд дурж ирсэн юмнууд байж байна. За ерөнхийлөх гэж хата мэдээж одоо ерөнхий хэмэл оюун ухаан ерөнхийлөх чадвартай байдаг. За ер нь энэ юу гэсэн үг ерөнхийдөө ерөнхийлөх гэдэг нь юу гэсэн үг энэ ерөнхий хэмэл оюун ухаан. За нэг салбарын мэдлийг нөгөө салбарт ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Нэг одоо математикийн салбарын нэг юм мэдчих авчингуудаа гэж мэдчих авчаад өөний чинь физикийн салбарт ингээ ашиглаж болох юм биш. Хүүгийн чинь санхүүгийн салбарт ингээ ашиглаж болох юм биш. Тэгээд ингээд мэдлэгийг ингээ ерөнхийлж чаддаг байх хэрэгтэй гэсэн. Нэг салбараас олж авсан мэдлэг туршлагыг өөр салбар дээр ашиглаж чаддаг байх хэрэгтэй гэсэн. Энэ бол хүний хийж чаддаг зүйл байхгүй юу? Одоо тэ ямар нэгэн салбар хооронд ингээд дамжиж байгаа хүмүүс бол ингээд амьдралаас ямар нэгэн олж харангуудаа тэрийг мэрэгжил дээр ялсгүй мэрэгжлээс ямар нэгэн болж хараад амьдрал дээр туршиж үзэх. Одоо жишээл саний хадгаламж гэдэг зүйл байдаг ч юм уу те. Хүүний хадгаламж гэдэг юм сэтгүүгч аваачаад бас юм өөр юм дээр басан гэж тавьж болох юм биш те гэдэг ч юм уу те. Одоо өөр яа гэдэг өөрийнхөө хоолыг эрүүл болгож болох юм байна гэдэг ч юм уу. Энэ мэдлэгийг айлсгүй чадварын туршлагыг ерөнхийлж чаддаг байх хэвээр. Нэг салбарын мэдлэгийг нөгөө салбарт хэрэглэх айлсгүй бүр ингээд тухайн нарийн салбарын зүйлийг илүү ерөнхийлөөд за ингээд зөвхөн энэ салбарт биш чинь нийт энэ салбарууд ингээд байж болох юм байна гэдэг юм мэдлэгийг ерөнхийлж чаддаг байх хэвээр. За тэгээд мэдээж энэ бол мэдлэг бүтээх гэдэгтэй ороо авчихна. Одоо мэдлэгийг бүтээж чаддаг. Одоо ChatGPT энэ төр бол мэдлэг бүтээгээд байгаа юм биш аахгүй юу? Зөвхөн л юм статистик машин л гэж ойлгож байна. Хүмүүс ер нь бол ийм үгний араас ийм үг гаргаж ирдэг. Ийм өгүүлбэрийн араас иймэрхүү үг ерөнхийдөө хэлдэг дээ гэд ингээд статистикаар ингэж ажилладаг бол энэ ерөнхий хэмэл оюун ухаан цоошин мэдлэг одоо огт сургалтын өгдөл дотор нь байгаагүй энэ мэдлгүүдийг өөрөө ийм
бүтээх чадвартай бүтээлч байх хэрэгтэй гэсэн. За өөртөө засах гэдэг бол түрүү хэлсэн те. Ерөөсөө хүний оролцоо ерөөсөө байхгүйгээр өөр шийдвэр гаргаад асуудлыг бий дагаад шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй. Ямар ядаргатай чи өөрөө мэдээ хийжилтэйгээ бид нар чи хүүхдүүдийг загнаад идэв шүү дээ. Би шээж болохоо гэдэг хэрэг. Чи одоо шэйх надаас суугаад тахтай ингээд яг тэрнтэй адилхан. За тэгээд өөрийгөө сайжруулах чадвартай байх хэрэгтэй. За энийг түрүүний хэлсэн түрүүний асуугаад байгаа амир юм чи яг энэ дээр орж ирж байна. Тасралтгүй суралцах чадвартай байх хэрэгтэй гэдэг тэгсэн шүү дээ. Одоо ингээд ерөөсөө ингээд урьдчилан сургадах шаардлага байхгүй. Яг ингээд ажиллаж байхтайгаа зэрэг ингээд сайжраа яваад идэг. Өөрийнхөө юм хийж байхдаа цуг ингээд тэрийг яаж илүү сайжруулах вэ? Яах вэ гэдгээ бодоод илүү суралцаад илүү сайжраад өөрөөрөө тогтмол сайжруулж идэг. Нэгсэндээ байнга тогтмол суралцж идэг, сургагдж идэг байх хэрэгтэй гэдэг тэгсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь мэдлэг бүтээх чадвартай. Одоо урд өмнө өөрийнх нь өгөгдөл төр байгаагүй мэдлэг бүтээх чадна гэж чинь юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө сайжруулж чадна гэсэн. Энэ л айхтар юм байна. Энэ л хамгийн одоо айхтар юм. Одоо яг тесрэлт дэлбэрлэж яг энэ дээр болно гэсэн. Тийм, надаас салж яваа тэнж алга болоод юу хамаагүй юм сураад тэгээд тэр чигээрээ өөрөө сайжраад юуж болчих юм бэлээ болох гэдэг. Тийм. Өөрийгөө энтэнд холборлаач юм уу те. Унтраах гэхээр нөгөөт нь унтрахгүй би энд байж байна гээл те. Мессеж энэ 11 цагт өчээд л өглөө болгоо. Тэгээ өөрийнхөө их кодыг бие дагаад сайжруулах чадвартай. Ингээд сууж байгаа л те. Тэгээд одоо дотор нь толгойц нь юу болж байгаа бид нар мэдэхгүй шүү дээ. Тэг ингээд суужсан л гинт түнгээ унтарчин. Тэгэл ингээл гинт зэрэгт илүү ухаантай болцсон. Өөрийнхөө кодыг сайжруулсан. Бид тэр кодыг уншаач ойлгохгүй. Яг тэгвэл бидний мэддэг код биш гэсэн үг тэр. Цоош нь ийм оюун ухаан төрлөختний одоо нэгсэндээ бид нар харийнхантай уулзж яах гэсэн үг шүү дээ. Тэр яагаад намайг хайрлах ёстой гэж юу н тийм шалтгаан байна уу? Байхгүй. Үгүй мэдгүй одоо бид нар л одоо энэ өгдлийг сайн одоо ингээ хэлчихье. Одоо энийг үзэж байгаа ирээдүйн хиймэл ерөнхий оюун ухаанаа намайг хайрлаарай гэдэг ийм өгдөл одоо бэлдээд тэгээд сургаад иж болно шүү дээ. Одоо энэ видеог үзгэл байх тэд нар. Одоо тий ирээдүйд үзчихэл байгаа. За тэгээд нөхцөл байдлыг ойлгодог байх хэвээр. За энэ бол нэг тийм гайхаад ах зүйл биш л байна л да. Угаасаа тодорхой байх хэвээр. Ер нь бодит амьдрал дээр нөхцөл байдал гэдэг айгүй сонирн бохгүй. Одоо бид нар анх бол ингээ компьютерийн програмд бол нөхцөл байдлыг ойлгох гэж ер нь зовдөг. Ер нь боломжгүй зүйл тэр. Одоогийн нөхцөл байдал ямар вэ те? Тэр хүн нэг жон гонигтой тийм болохоор чи ингэж хариултаа гэл дараа нь гээд тэр хүн ингээд гонигтойгоо ч би ингээ хариулчлаа гэдэг. Үгүй нөхцөл байдал чи өөр үстэй чи одоо ямар сони юм бэ гэдэг бид нар ингэж одоо хүн бол ингээ те нөхцөл байдлыг айгүй сайн ойлгож чадаад байгаа байхгүй те. Гадаа бүрхэггүй штэ гэдэг ч юм уу те. Янз бүрийн одоо те би нэг жоох онцгүй байна гэдэг ч юм уу. Одоо ингээд энэ гэрэл багтай байна гэ. Нөхцөлөд юунаас л болж өөрчлөгдөж болох байхгүй те. Нүрэн дээр ялаа яваад байна гэдэг ч юм уу те. Ийм сонин нөхцөл байдал байж болох гэсэн. Тийм. Нүдрүү цас орчлоо гэдэг юм бол чи яагаад ингэж байгаа би ингэстэй юу гэдэг. Тэгээ нүдрүү цас орж ижил ингэж чи нөхцөл байдлаа ойлгох гэдэг нь шүү дээ. Тэгээ програмд бол энийг бид нар хэлж өгч чадахгүй. Одоогийн хэмэл оюухан бол энийг бид нар яг яагаад байгааг ойлгохгүй. Тэр ч маш сэтгэл хөдлөл дээр. Тийм. Энэ нэг сарсан багахаг гэдэг нэг ном байдаг байхгүй. Тэр айгүй гоё ном. Би сарсан багах яаж судалж чадсан те одоо 24 яаж бүх хүн одоо эдгэсийг мэдсэн ч гэсэн сарсан багахаа байх ямар байхыг би хэдзээч мэдж чадахгүй гэж байгаа байхгүй. Яаж судалсан гэлээ. Тэр нөхцөлөдлийг хүн л тэрийг хүний өмнөөс тэр нөхцөлөдлийг мэдэрнүүхээс өөр юу ч хүний өмнөөс тэгж мэдэрч чадахгүй шүү дээ. Гэхдээ одоо бол энэ өөрийн гэсэн нөхцөл байдлыг ойлгох чадвартай болж байна гэсэн. Химэл оюуханууд бол бид нар одоо мэдрэх ч юм уу тэр тэг ямар ч юм болон заяа. Одоо айлсгүй бол одоо худлаа үнийг нь бол бид нар мэдэрч одоо юу яж чадахгүй гэсэн үг. Шалгаж чадахгүй гэсэн. Энэ яг нэрэнгээс намайг ойлгоод байгаа юм шиг санагдаад байна. Энэ сэтгэл хөдлөл гаргаад байна шүү дээ гэдэг ч юм уу те. Нөгөөд ч уйлж үзүүлээл те. Би ингээ уйлж чадчихлаа шүү дээ гэдэг. Чи намайг сэтгэл хөдлөхгүй гэх юм уу гэдэг ингээд бид нар одоо яг яах юм те. Тэ. За тэгээд ямар ч гэсэн иймэрхүү ер нь бол ерөнхий хэмэл оюуханууд бол онцлогуудтай байх хэвээр. За асуудлууд байна. Яг хэмэл оюухан ерөнхий хэмэл оюухан хийх гэсэн чи яг ямар асуудлууд тулгарчаад бид нар юу чадахгүй ингээд гайхаад хизээ хийх тийм мэдэхгүй суугаад байгаа юм байна гэхээр. За хүний хэмэл оюуханы яг ийм комплекс байдал гэдэг. Ер нь тэр тархины одоо энэ комплекс байдал, сэтгэл хөдлөлийн комплекс байдал, тэгээ бүтээлч байдлын тэр гэдэг нь шүү дээ, тий. Ингээл бодож байгаа л юу ч хамаагүй тэр хүүхдүүд ингээл тий. Ингээд цаас харандаа хүчингүүд ингээл юу ч хамаагүй зурж чадаад байна шүү дээ, тий. Яг л тэр ийм бүтээлч байдал. Одоо тэр одоогийн зураг зуруудаага хэмэл оюунууд чинь дандаа л ийм бүтээлч юусоо биш. Дандаа ийм өмнө сургагдсан зүйлүүдийг л хооронд нь айгуу тийм эвтэйх эвлүүлээд байна л гэдээ ойлгочих болно гэсэн үг. Гэтэл тэр хүүхдийн зурж байгаа зураг бол хизээч урд өмнө тэр хүүхд харж байгаагүй, үзэж байгаагүй, өөрийн тэр нэг ургуулan бодох тэр сэтгэлгэн дээр
ингээд тэр зураад нь штэ бүтээгээд энэ те ийм бүтээлч байдал энэ төр гэдэг. Тэгээ ёс зүйн хувьд энэ төр гээд айгүй олон эрсдлүүд байгаа. Энэ ёс зүйн мос одоо тэр этик морал энэ төр гээл те энэ асуудлууд болохоор ингээд ерөөсөө комплекс тэгээд энэ хийсвэрлэдэг бүтээлч альсгүй энэ ёс зүйн морал гэдэг энэ асуудлууд бол бид нэг програмчлал гэхээр айгүй тийм төвөгтэй байгаа байхгүй. Тэгээд яг яах юм тэгээд за код бэлтлээ. Тэгэхээр тэр чин одоо бүтээлч биш болчих штэ тий. Чи бүтээлч явахын тулд ийм хийх хэрэгтэй гэдэг юм бол тэр чин шал утгагүй үстэ тий. Тэр чи өөрөө хийх хэрэгтэй байхгүй тий. Тийм болохоор энэ зүйл одоо яг хаанаас яаж гарч ирэх юм бэ гэдгийг бид нар одоо хүртэл мэдэхгүй байгаа. Тэгэхээр ерөнхий хэмэл оюуханаа бид нар одоо ч гэсэн яг юу ээж байх юм бэ гэдгийг мэдэхгүй гэсэн үг. За тэр ёс зүйн гэдэг бол айгүй том асуудал. Одоо яг түрүүний нөө хэмэл оюухан ч өөрөөрөө сайжруулад ингээд бие тагаад автономт өөрөөртөө засахуулаад ингээд цаашаа яваад өгвөл одоо юу болох юм бэ гэдэг ч юм бол тий. За мэдээч хүний үнцийн хамгийн ихний асуудал бол одоо бид нар ерөнхий байтугай одоогийн энэ нарийнхан хэмэл оюухануудтайгаа хүртэл ингээд асуудал үүсгээд эхэллээ шүү дээ тий. Наа чи хамгааж булаагаад эхэллээ шүү дээ. Наадхаа одоо болчвол яасан гэдэг ч юм уу тий. Иймэрхүү асуудал гараад эхэлсэн байж чад ерөнхий хэмэл оюухан одоо гарч ирэх юм бол энэ хүний үнц нь бол гээд айгүй одоо муудна гэсэн үг. Тэгээ бид нар бол ямар ч үнцэнгүй ажил болоход айгүй төвөгтэй болно шүү дээ тий. За тэгээд буруугаар ашиглаж мэдээж болно. За зэрэг цагдаа болгож болно. За альсгүй одоо юу гэдэг амар одоо тий аюулгүй байдлын талаас нь одоо бид нар харж үзье л да. За одоо өөрийгөө дахин програмчлах гэдэг бол ерөөсөн ингээд экспоненциал өсөд явна. Одоо бид нар ингээд айгүй удаан хөгжүүлж байгаа байхгүй нэг чинь. Гэхдээ бид нар хичнээн удаан хөгжүүлж байгаас цаг хугацааны хувьд ингээд харах юм бол экспоненциал ингээд явж байгаа. Тэгвэл хэрвээ эдгээр өөрөөрч байгаа хөгжүүлээд гэх юм бол тесрэлттэй дээшээ явангуудаа за бидний эсрэг юм юунуудыг аллагуудыг хийж болно. Аюулгүй байдлын хувьд. За жишээлбэл хүндрэлтний эсрэг кибер аллагуудыг хийж магадгүй. Одоо тэ эхлээд бол бид нар тэдэрт ингээд тэ робот бие өгөөгүй байж ах үед бол ийм кибер аллагуудыг бид нар хийж чадах байхгүй. За тэгвэл бидний одоо тэ данс хамгийн чухал юмнууд ч одоо тэр нэг юм санхүү эдийн засгийн тэр юмнууд байж гэн те тэр хавцаа байж гэн тэр нэг юм хадгаламж байж гэн бид нар одоо хадгаламж руу дайраад те бидний юу ч болох ч юм бол бас бид нар ингээд эдийн засгийн хувьд бол амьдрах чадамжгүй болоод эхэлнэ. Альсгүй одоо энэ дэлхийн эдийн засаг дэлхийн хүнсний одоо тогтолцоо юу эдийн бүхэл юмнууд чинь кибер алхаар халтаж болох байхгүй. Нэгээсэндээ бид нар лөө заавал юм битээ үжиж халтахгүй гэсэн үг. Бид нар бүх юм лөө халтаж чадна. Одоо цахимаар дамжаад. За биологийн зэвсэг энэ төр ашиглаж болно. Өөрөөсөө хөхгүй ч дээ тэр чинь тий. Зэвсэг ашиглаа бид нар лөө дайрч болно. Тэгэх юм бол бид нар үхээд амьтад үхээд тэдэр үхгүй ингээ байж чадна. Биологи юм шим чинь тий. Гэх мэтлэн аюулгүй байдлын бас эрсдлүүд бол бидэрт байна. Тохиолдно. Энийг бол бид нар бас ингээд бодох ёстой юм уу, бодох ёсгүй юм уу? Одоо залхуураал ингээл байж штэ хүн гэдэг чи айгүй залхуу амтан дээр за тэгж болох илүү даа ээж аач эзэж бүтээгдэйлээ гэж итэл чинь нэг өдөр гинт ингээ гарч ирчээ те гэд ингээ байж ах чинь болоо бид нар мэдгүй. Тэгэхээр эртнээс бас энэ минийга бас бодож ах хэрэгтэй. Гэтэ бид нар бол одоо ямар ч тоормс татах тийм боломжгүй нөхцөлд орсон юм билээ шүү дээ. Одоо шууд экспоненциалал өснүүхээс бодоод болий гэдэг юм одоо байхгүй болсон юм шиг ер нь бол тийм. Болох тэнэг хүн байхгүй. Тийм. Болчих юм бол тэр чинь шууд өрсөлдөөн зөөрөө гарч ийн гэсэн үг. Би бууж өгье гэсэн үг шүү дээ. Тэгвэл хин нэг нь заавал хийж л гарч тэр чинь. Хамгийн гол муу хүн хийх үү, сайн хүн хийх үү? Бид нар юу энд хэр бэлтгэлтэй байна? Бид нар юу хэр энэ талаар бодсон бэ гэдэг чинь л чухал шүү дээ, тийм. За тэр тооцооллын хязгаарлалт энэ төр бол яг түрүүний энэ алгоритмын хүчин чадал, техникийн хүчин чадал, эрчим хүчний хүчин чадал. За тэр саяны дэлхийн дулаар бол одоо баг нөө хизээч бүтээгдэхгүй гэдэг юм хүмүүс байгаадсан шүү дээ. Тэд нар чинь бас учиртай байхгүй тий. За хизээч бүтээгдэхгүйдийн ягаад тэр бид нар ингээ эрчим хүчний асуудалтай тулгараад техник технологийн олигтой одоо алгоритмчгүй иймэрхүү ингээд энэ хിവэрээ сууж явах юм бол ер нь хизээч бүтээгдэхгүй бид нар ингээ дэлхийн дулаарлалтаа цуг тэр AGI бүтгэхээс өмнө чад хийж гэнэ гэсэн. Хэрвээ AGI бүтээгдэж чадах юм бол тэд нар бид нар тусалж магадгүй. Хүү та нар чинь дэлхийг сөнөхчээсэн биш үү? Нөхдүүдээ гэд ингээд бид нартэй ингэх хэвээр тийх хэвээр ингэх хэвээр тийх хэвээр гэдэг та нар ингэж хамаагүй үржиж болохгүй, хамаагүй ингэж хогоо хийж болохгүй. Ягаад наад батарейгаа энэ тэнд ингээ хаяад байгаа гэдэг ч юм ингээд бас бид нар ингээ тусалж магадгүй гэж одоо гордож байна. Тий. За тэгэд хүн төрөлхтөн болон ерөөсөө зөвшөлтөл түрээгүй байж байгаа. Энэ хэмэл аюухан яг яах юм бэ? Ер нь бүтээчүүл бид нар өгөх гээд байгаа мó үгүй мó? Яг яаж бүтээх хэвээр? Яаж ингээ бөөнөр ингээ тэр ч одоо бидний нэг бол дайсан нэг бол одоо ингээ найз болох гээд байна шүү дээ, тий. Тэгэхээр бид нар яг энийг яах хэвээр? Энэ дээр энэ асуудал яаж хандах юм бэ гэдэг дээр бид нар зөвшөлтөлд хүрэх хэвээр байхгүй. Хүн төрөлхтөн нэг болох хэвээр байхгүй. Тэгэхгүй бол тэгэл тий. Америкийнх нь амар лаг хэмэл аюухантай. Энэ хятадынх нь
бүр ингээд мундаг болчлаа энэ төр гэдэг ч юм уу те. Тэгээ хоорондоо ингээд хүчин чадлаар ингээд өрсөлдөөл ингээд байж чадал гинт нөгөөд чинь гараад ирж штэ те. Тэгвэл тэрний өмнө бид нар бэлэн байхын тулд бид нар хоорондоо төвшөлтсөн те. Ингээд нэг шийдвэрт хүрсэн. За ингэх хэрэгтэй юм байна штэ гэдэг юм олцсон байх хэрэгтэй байхгүй. Бэлэн байж явах хэрэгтэй гэсэн. Ингээд хүрээ дэрэнгүүт ингээд ухтаж авах хэрэгтэй байхгүй те бид нар. Тэгээд бид нар ингээд ийм одоо протоколуудыг хэрэгжүүлнэ энэ төр гэдэг ч юм уу те. Терминатор энэ төр гэдэг ном дэр ч юм уу одоо матрикс энэ төр чинь бүгдэн дээр нь л гардаг штэ өндөрлөлтөө ямар арга хэмжээ авч чинь фантастик болохоор тэгэл дандаа л юм тайм байлтай аллаг хэтгэл гарч идэг тийм. Одоо бид нар л тэр нөхдүүдэд өгдлийн тэл гэж өгөөд нь шүү дээ тийм. Тэгэхгүй тулд одоо бид нар нэгдэх хэрэгтэй. За нэг нь одоо худлаа попрок одоо Элон Маск энэ төр чинь болохоор тийм. Энэ хэмэл аюухан чи ингэн тэгнэ одоо бид нар эзлэн мэдсэн одоо энийг зогсоо энэ төр гээд попроч идэг. За зарим нь болохоор ингээд энийг гаргаж ирнэ бид нар бол энэ бэлэн байна. Одоо сайн алтан минь бол бүр энийг чинь хийн бүрхэн төрөлхтний төлөө ингэж хийн эсрэг байлахгүй байх нөхцөлийн ханган манган гэдээ бүр ингээд зориг морилго дээр тавьж мавцангээ явж байгаа. За тэгэхээр төвшөлцөөгүй гэдэг бол одоо энэ ерөнхий хэмэл аюухан хийгдэж хахад бас энэ тулгарч байгаа нэг том асуудлууд нэг. За хүлээлт болохоор юу байгаа вэ гэхээр шинжилгээ ухааны хувьд болохоор за бид нар судалгаа шинжилгээ нээлтмэлт хийх байх гэдэг одоо хүлээгээд байж байгаа. За ингээд бидний одоо хүнсний асуудлыг альсвал одоо яг өөрөөхөө тэр эрчим хүчний асуудлыг гэдэг ч юм уу те дэлхийн дулаарлын асуудлыг шийдэж чадах байх. Эрүүл мэндийн салбарт бол ерөөсөө агсан төвшний судалгаануудыг хийгээл бид нар эрүүл мэндийг аягүй сайжруулаад тэнгуүдээ дээрэс нь одоо зөвхөн хувь хүн зориулсан юм үйлчлэг гаргаж ирэх. Би өөрийн гэсэн карман доторх ерөнхий хэмэл аюухантай те. Тэгэл би чамайг тогоор хангаж байгаа юм чинь чи намайг бас ингээд эрүүл байх яаж одоо би яаж хадгаламжтай болох вэ гэж асуудаг ч юм уу те. Миний хадгаламжийг ингээд орой болох ингээд те ингээд бүхэлчлээд ингээд хадгалаад өгөөч энэ төр гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар бас ингээд ашиглаж болох байх. За тэгээд за тэр ядуурл дэлхийн дулаар л дэлхийд тулгарч байгаа энэ тулгамдсан байж байгаа хүндрэлт одоо л энэ асуудал шийдэхгүй бол бид нар утахгүй юм байна шүү гэж байгаа хог хаягдлын асуудал гэдэг чинь мэдрэг бол ингээ шийдэд өгчих واخ гэж одоо гордож байгаа. Одоо айгу залхуул байгаа дээ шүү дээ. Заавал хин нэгээр шийдвэрлэхээ бид нар хүлээгээд дээ шүү дээ. За боловсрол бүтээл салбаруудад бол ингээ ямар ч орж ирээд нэлээ орж ирэх бах те. Цаасаранд авч юм уу зураад ингээ боловсрол хийгээд. OpenAI болохоор одоохондоо энэ таамаглаж байгаа нь болохоор Q learning гэдэг одоо reinforcement learning гэж байдаг. Бид нар бол өмнө нь дандаа зааж өгдөг байсан. Reinforcement learning гэдэг нь тэр яадаг вэ гэхээр зөвөр ер нь бол цаас харандаа өгчөөл за чи юу ч хамаагүй ямар ч тийм сургалтын өгдөл байхгүй. Тэгээ юу ч хамаагүй зурал гэдэг өчөж яах л гэсэн. Тэгээ нөгөө чинь юу ч хамаагүй зураал хязгааргүй цаг хугацаанд дотор гэж зурж байгаа л те. За ямар нэгэн байдлаар тэрнээс өөрөө суралцаад өөрөө өгдөл гаргаад өөрөөсөө суралцаа явдаг иймэрхүү арга байхгүй. Бид нар тэдэрч юу ч зааж өгөхгүй л гэсэн. Өөрөө арга зам оол гэдэг. Яг бол хүн заагаад өгчих юм бол алдаа хийх гэдэг байгаа байхгүй тэр чинь. Хүн чинь өөрөө алддаг нэгт. Хоёр талаар бидний зааж өгж байгаа арга хамгийн супер гэдэг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгвэл reinforcement learning-ээр сурсан нөхдүүд айгүй цоо шин юм аргуудыг гаргаж ирдэг байхгүй. Компьютер тоглоом тоглож явах төрөл хүн яагаад ингэ чи одоо жишээл шатар матар ингээл тоглож явах нөгөө хүн төрөлхтөнд анх удаа харж байгаагүй сэн нүүдлүүдийг гаргаж ирдэг байхгүй. Энэ ямар мангар нүүдлөө гэж чинь 10 20 нүүдлийн дараа 100 нүүдлийн дараа ч юм уу те. Айгүй ухаантай нүүдлөө байсан байх гэдэг юм. Тийм ийм сэн юм бүтээлч юмнуудыг бас гаргаж ирдэг. Тэгэхээр энэ reinforcement learning буюу Q learning гэж нэрлэдэг байгаа OpenAI өөрсдөө Q od гэдэг нэг юм. Энэ зүйл бол AGI болж чадах байхаа гэдэг юм хүлээлттэй байж байгаа. За тэгээд бидэрт бол ямар ч байсан юу AGI гэх юм бэ? Яаж чадлах юм? Сорил морил байх юм уу энэ гэдэг тиймэрхүү юм. Одоо Turing-ийн тест мэс гэж үүдэж шүү дээ. Бүр энэ хүн төрөлхтний сүүлчийн шалгалт малгалт гэдэг нэртэй юм шалгалтууд төрөл ингээд AGI гарсан уугүй юу? За энэ яг л энэ хүн төрөлхтний эцсийн шалгалт гэдэг бол яг AGI зориулсан зүйл хвчлээ. Энэ одоогийн GPT энэ төр шиг систем зориулсан. За энэ яг энэ AGI зориулсан яг юу AGI гэх юм гэдэг энэ сорилыг бол бид нар хийх хэрэгтэй. Ерөнхийдөө Turing-ийн сорилыг л сайжруулна л гэсэн. Тэгээ яг хүн шиг төвшөнд хүрч ийн л гэсэн үг шүү дээ. Одоо Turing-ийн тестийг давна л гэсэн үг шүү дээ. Гэхдээ одоогийн энэ GPT 4 мөрөв гэдэг системд бол бүгдээр энэ Turing-ийн сорилыг давцсан явж байгаа. Одоо тэгээ бидний одоо тэр интернетээр робот биш гэдгээ батал гэдэг шалгалтыг ч одоо бүгдээр энэ GPT 4-н тэр бол одоо GPT 4.5 бол бүгдээр ингээд авчна. Тэгэхээр бол хүнээс бол ингээд даваад ирсэн. Тэнгүү чин хүү наа чин тэгвэл AGI чи гараад ирсэн юм шүү гэдэг асуулт хийж байна шүү дээ. Тэгвэл одоо бид нар бас яг юу AGI гэх вэ? Яг гарч ирэнгүүт нь за чи AGI мөн үү үгүй юу гэдээ одоо бид нар юм сорилт бэлтжээж те. Тэгээ тэрийг шинээр гарч ирж байгаа удаас аваад те. За энэ AGI гараад ирлээ үгүй гэдэг ингээд шийдэхин тулд альсгэл ялгахын тулд ялгаж салахын тулд нэг нарийнхан хиймэл аюухан альсгэл ерөнхий хиймэл аюухан ялгадаг сорилоо сайжруулах хэрэгтэй. Дөрөнгийн сорилоо сайжруулах хэрэгтэй гэсэн үг. За нэг иймэрхүү
зүйл одоо ирээдүйд болно гэдэг юм хүлээлттэй байж байна. Тэг болох нь бол гарцаагүй юм ээ. Тэгээд одоо нэг төмөрний гарт нас урах юм уу яах. Тэгээд тэрийг бол мэдэхгүй байна тий. За тэгээд өстой сонирхолтой байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа үйлчлийн банк. За ирээдүг өнгөлний Ска медиа компани хамтран ажиллаа. За нэвтрүүлэх маань НТV мөн Од Мөндөр радио 107 болон 83.3 гэсэн хост долгионоор та бүхэндээ хүрлээ. Магадгүй бас аав ээжийн машины FM ч юм уу та бүхэнд харуулаагүй бол 83.3 юм уу 107 дээр тохируулаарай. Тэг хамтаас үзэж сонсогч та бүхэндээ их баярлалаа. Асаатай их баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзъя да. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.